За 71-ийн ийм нөхөхтэйс тодох юм байна. За энэ интегралыг бодно гэж байна. За хуваарийг өртгөн болгон задлуул гэж. За тэгэхээр 2x квадратын нэмэх нь x хасах нь 3 бүгд өртгөн болгон задлахын тулд тэгтээ тэнцвүүлээд x1 2 бол. 1-р шид маань 1, 2-р шид маань хасах 2-ны 3 гарч байна. Тэгэхээр урдаа 2 гэсэн коэффициентээр чинь бүгд 2-ыг хүрчих нь x-с хасах нь 1-р шид, x-с хасах нь 2-р шид. Тэгэхээр хасах 1 2-ны 3 болж байна. Тэгээ бүгдийг ягс 2-ороо хойдлын алдаа үржүүлчихээ. Тэгэхээр эхнийх маань x-с хасах 1, арих маань 2x-тэй нэмэх нь 3 болж байна. Тэгэхээр одоо бүгд энд 2, энд 3, энд 1 гэж бүглэх юм шүү. За тэгээ нэг айл бүрийн хэлбэр бутархаа шилжүүлээ гэсэн байна. За бүгд нь хуваараа x-с хасах нь 1-ийг өрчих нь 2x-тэй нэмэх нь 3 гэж задлалцсан шүү дээ. За тэгэхээр энд манайх хуваар маань 2x-тэй нэмэх нь 3, x-с хасах 1 гээд тэгээд энэ дээрээ AB байхаар ийм хэлбэр бутархаа задлана гэдэг ингээ өгсөн байна те тодорхой биш коэффициентийн аргаар. За тэгээ ижил хөрөхөөр энд x-с хасах 1-ийг өгөөд энд 2x-тэй нэмэх нь 3-ыг өгч. За тэгээ хувааруудын ижил хэмжээ орхиод хүртүүрүүдэд тэнцвүүлэхээр ax-с хасах нь a, нэмэх нь 2bx, нэмэх нь 3b. За тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь x дээр нэг бүлгэлчий. Тэгэхээр a дээр нэмэх нь 2b. За нөгөө сул 2-таагаа би b-ийн урд нь хасахтайг нь хонд тавьчих. За энэ хоёр тэнцүү байна гэдэг маань x өнгө коэффициент энд 1 гэсэн үг те. Нэгтэй тэнцүү. Сул тоо нь болохоор хасах 6 тэнцүү байна. Тэгэхээр эндээс a дээр нэмэх нь 2b маань болохоор 1 юм байна. 3b-гээс хасах нь a маань хасах 6 юм байна. За хооронд нэмчээ. Тэгэхээр a-нууд нь устдаад 5b-ийн тэнцүү хасах 5 юм байна. Тэгэхээр манай b бол хасах 1 юм. b нь хасах 1 юм бол энэ дээр орлуулахаар a-гаас хасах нь 2-ын тэнцүү 1 болоод a-гаа олсон чинь 3 юм байна. Тэгэхээр a нь 3, b нь хасах 1. За тэгэхээр одоо бүгдээ энэ a нь 3 гараад b нь болохоор хасах 1. e-п нь хасах 1 гэж тавих нь шүү. За тэгээд энэ интеграл батна гэсэн. Тэгэхээр интеграл x-с хэн 6-г хуваах нь x-с хэн 1, 2x-тэй нэмэх нь 3 бүгдээр бодох гэж шүү дээ. Тэнцүү онц тодорхой интеграл биш тодорхой бас. За тэгээ одоо манайх бүгдээр юу болсон гэсэн чинь a-гийн оронд 3-ыг олцсон. 3-ыг хуваах нь 2x-тэй нэмэх нь 3, b нь болохоор хасах 1 болсон. x-с хэн 1. За энэ интегралыг бодно гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ 3-ыг үрчих нь 1-ийг хуваах нь 2x-тэй нэмэх нь 3 ч юм болохоор натурал логарифм 2x-тэй нэмэх нь 3-их. Тэгээ x-ийн коэффициент нь 2 байгаад тэгэхээр бүгдээрээ 2-ны 1-ээр нь үржүүлээд өгчнөө. Хасах нь 1-ийг хуваах нь ихээр натурал логарифм x-с хэн 1. Тэгээ нэмэх нь z. За хариугаа яаж тавьсан бэ харъя. За тэгэхээр 2-ны энд 3 гэсэн. Тэгээ энэ маань нөгөө манай 2x-тэй 3 хасах нь x-с хэн 1. За ингээд өргөцсөн юм шүү. За дараа нь 72. За энэ интегралыг бодно гинэ. Тэгэхээр x-тэй нэмэх нь cosine гэсэн учраас энийг яасан бэ гэсэн чинь гишүүнчлэн өрчүүлчихсэн. Нэг өөр арга бодж болно л доо. Задгай даалгавар яг энэ өгсөн аргаар нь л нөхөж явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр x-ийг өчгөн cosine x нэмэх нь 1-ийг өчгөн cosine гээд 2 интеграл болгочих. За тэгээ энийг бүгдээрээ хэсэгчлэн интегралж харуулна. Энэ болохоор зүгээр гарч шүү дээ. За тэгэхээр одоо бүгдээрээ эхлээд юу бодох ч байгаа гэсэн чинь x-ийг өчгөн cosine 2x гэж гişүнчт өрчүүлсэн байна. Нэмэх нь 1-ийг өчгөн cosine 2x гээд ингээ 2 интеграл болгоод нэмжижээ. За тэгэхээр одоо бүгдээрээ эхлээд x-ийг өчгөн cosine 2x dx интегралыг хэсэгчлэн интегралаар бодохын тулд за энэ болохоор ууг нь юу гэж авах вэ гэдэг хэлчих. Тэгэхээр энд ууг нь болохоор x-ээр сонгож аваад тэгээд cosine 2x dx-ийг болохоор db-г нь сонгоод авчаа гэдэг энэ ч хэлсэн байна. За тэгэхээр эндээс d ууг бол ихээр эндээс бүгдээ дифференциал авч байгаа. За x боломж 1 гэдэг d гэсэлчин доороос нь болохоор b-г болохын тулд интеграл авъя. Гэсэн чинь cosine 2x интеграл авахаар sinus 2x тэгээ x-ийн коэффициентны аргумент нь 2 байгаа юм чинь бүгдээ 2-ны 1-т нь хуваахд өгч. За тэгэхээр одоо энд нөхөх юм нь энийг 2 гэж нөхөх юм биш үү те. За тэгээ одоо цаашаа нөгөө
хэсэгчлэн интегралт маань яаж уддаг вүлээ гэсэн чинь за энд би таны оногсон болчих. Интеграл u гүрчгийн db гэж ивэл эндээс интегралхтаа u b-ийг үржлээд хасах нь интеграл b гүрчгийн dv. За тэгэхээр одоо u b гэхээр бүгдээрээ ингэж диагоналж үржүүлээд тэгээд интеграл энэ хоёрыг интегралын хатвчин тэ. За u гүрчгийн b гэдэг маань x-ийг үржих нь 2-1-ийг үржих нь синус 2x хасах нь интеграл b гүрчгийн dv нь интегралын хат. Тэгэхээр 2-1-ийг үржих нь синус 2x dx болж байгаа. За энд нөхөх юм байна уу харъя. За энэ чинь болохоор энэ нөгөө манай 2 гэдэг нь шүү дээ. Тэгээ энд болохоор мөн 2 нь байна. За одоо эндээс интеграл авнаа. Энэ маань 2 байгаа. За одоо хариугаа гаргаж бөхөлч. Тэгэхээр 2-1-ийг үржих нь x синус 2x хасах нь 2-1 үржингээд синусаас интеграл авахаар хасах кос гардаг. Хасах косинус 2x. Тэгээд x-ийн коэффициент нь 2 байгаа шүү дээ. Тэр хоёрт нь бүгдээрээ хуваагаад өгчнөө. Тэгэхээр энэ маань 2-1-ийг үржих нь x-ийг үржих нь синус 2x хасахын нэмэх болоод 4-1-ийг үржих нь косинус 2x байна. За тэгэхээр эндээс би энэ 4 буш тарахын дундаа болон хасахсаа нэмэгтэй байгаа да. За тэгэхээр тэмдэг алдсан шиг байна шүү те. Энэ 4-ний 1 болно. Орбол эндээс бүгд синус интеграл хасах косинус гарна ш. Тэгэхээр энэ нь нэмэх байх хэрэгтэй байсан байна. За одоо эндээс косинус 2x-ээс одоо бүгд энэ яасан гэсэн чинь эхний энэ интегралын хариуг ингээд тусна бодоод манай энэ гарцаа. Одоо бүгд энийгээ бодно. Тэгэхээр эндээс интеграл косинус 2x-ээс интеграл авахар юу болох юм гэсэн чинь синус 2x гараад тэгээ x-ийн коэффициент 2-т нь бүгдээрээ хуваагаад өгчнөө. 2-1. За тэгээд нийлүүлчихэд хамгийн ард нь зүгээр сул нэмэх нь c-гээ тавьчих тий. За тэгээ эцсийн хариу нь манай нөгөө интеграл маань x-тэй нэмэх нэгийг хүчин косинус 2x dx гэдэг интеграл маань юу гарах вэ гэсэн чинь нөгөө манай энэ хариун дээрээ одоо энэ хариугаа нэмнэ гэсэн үг. Тэгэхээр 2-1-ийг үржих нь x синус 2x дээр нэмэх нь 4-1-ийг үржих нь косинус 2x нэмэх нь 2-1-ийг үржих нь синус 2x. За ингээ ард нь ямар нэгэн тогтмолтой алуусах магадгүйгээд нэмэх нь c-гээ тавьчих. За хариун дээр нь чи синус x-ийн хаалтнаас гаргацсан байх шиг харагдсан. За одоо би хариугаа олгочих. Синус хаалтнаас гарчихжээ. Тэгэхээр эндээс бүгд явахаараа 2-1-ийг үржих нь энэ хоёроосоо синус 2x-ийг хаалтнаас гаргачвал юу болох вэ гэхээр синус 2x-ийг гаргана. Хаалтнаас гаргачвал эхнийхаасаа x дараагийнхаасаа 1 үлдэнэ. За ийм зэнд орно 1. Тэгээд нэмэх нь 4-1-ийг үржих нь косинус 2x нэмэх нь c. За тэгэхээр манай нөхөх маань юу болсон гэсэн чинь энд 2 юм байна. Нөгөө f нь болохоор энд 1 юм байна. Тэгээд нөгөө хасах байсан чинь нэмэх болцоо орчирсан боос. Тэгэхээр энэ дээрээ нэмэх байх байсан байна. За ингээд өгчөж байгаа шүү. За даан 73. За энэ интегралыг бодъё. За энд орлуулахыг харахыг өгчөж. Энийг орлуулаарай гэсэн байна. За тэгвэл тэр даваа навч. Урбал бүгдээрээ x квадратын нэмэх нэгийг u гэж орлуулна. За эндээс d u болчих. Тэгэхээр хоёр талаас нь ингээд дифференциал авчих гэсэн. За ингээ хоёр талд нь d үсэг тавилаа. Тэгэхээр эндээс уламжлах баар чинь 2x тэгээд dx болчихно тэ. Тэгэхээр энэ маань 2 гэсэн үг. За тэгээ одоо энэ чи орлуулах маа яаж хэлбэрлсэн байна. Тэгэхээр x-ийн кубыг үржих нь x квадратын нэмэх нэг dx интегралыг бодохдоо энд x-ийг үржих x квадрат гэсэн юм шүү дээ. Тэгэхээр x куб x-ийг үржих нь x квадрат. Тэгээ язгуурн доор x квадратын нэмэх нэг тэгээд x. Тэнгүүд л одоо бүгд энд юу тавих вэ гэсэн чинь энийг би u гэдээ орлуулсан шүү дээ. Тэгэхээр эндээс x квадратын оронд юу тавьж болох юм гэсэн чинь u-гаас нэг тавь. За одоо тэгэхээр цаашаа үргэлжлээд энэ дээр яасан гэж x-ийг үржих гээд u-нуудаар орлуулчих. Тэгэхээр энэ маань x-ийг үржих нь x квадратаас нэг маань u-гаас нэг. За энэ маань язгуу 4. За ингээд x явчих. Тэгчээ дараа нь яасан гэж бүгдээрээ эндээс dx болж байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ
dx-ийн оронд юу тавих юм бэ гэсэн чинь 1-ийг хуваах нь 2x-ийг үржих нь d уг тавина гэсэн үг. За одоо тэгэхээр эндээс x-ийг үржих нь u квадратаас 1-ийг үржих нь язгууд руу үржих нь dx-ийн хооронд 1-ийг хуваах нь 2x d уг. Тэгэхээр яаж юм гэсэн чинь манай энэ x-үүд маань хураагдаад 2-ны 1-ийг үржих нь интеграл u квадратаас 1-ийг үржих нь язгууд руу d уг гэдэг ингээд бодогдох интеграл руу орчиж байгаа. За тэгэхээр миний нөхөхийн маань хэдийн тоо гэсэн чинь энэ 2-ын тоо байна. За тэгэхээр энэ 2-ын тоо гэсэн үг тийм. За одоо энэ интегралаа цаашаа бодноо. За энэ интегралаа бодохын тулд бүгдээрээ үржүүлж хагаад орбол u-гийн квадратыг хүчин язгууд руу хасах нь язгууд руу d уг гэсэн үг. За 2-ны 1 хүчин интеграл. За одоо бүгдээрээ нэг зэрэг хэлбэрт оруулъя. Энэ маань юу гэсэн үг чинь u-гийн квадратыг хүчин язгууд руу чинь 2-ны 1 гэсэн үг шүү дээ. Хасах нь u-гийн 2-ны 1 тэгээд d уг. Тэгэхээр 2-ны 1 хүчин эхний интеграл маань u-гийн хэдэн зэрэг болох юм гэсэн чинь 2-ны 5 зэрэгт хасах нь u-гийн 2-ны 1 d уг. За эндээс интеграл. За нөхөх юм хараад байгаа. Тэгэхээр энд маань одоо энэ нөхөх хамгийн эхний юм болохоор яасан гэсэн чинь u-гийн 2-ны 5 болсон шүү дээ. За энд болохоор энэ 2 энэ 5 юм байна. 2-ны 5 нөгөөт нь болохоор u-гийн 2-ны 1. За одоо эндээсээ интеграл аваад тэгээд гаргачих нэ. За одоо эндээс бүгдээр u-гаар интегралахаар юу болох юм гэсэн чинь u-гийн 2-ны 5 чинь зэрэн дээр нэг нөхөр 2-ны 7 тэгээд тэрэндээ хуваагдаж чинь. Хасах нь u-гийн 2-ны нэхрээ зэрэн дээр нэг нэмээд тэгээд тэрэндээ хуваагдаж чинь. За тэгээд нэмэх нь c нь бол байна. За тэгэхээр эндээс 2-ны 1-ийг үржих нь за 7-ны 2-ыг үржих нь u-гийн 2-ны 7 хасах нь 3-ны 2-ыг үржих нь u-гийн 2-ны 3 болж байгаа. За 2-ны 1-ээр үржүүлчихээр манай энэ хоёрууд нь хураагдчих юм шүү дээ. 7-ны 1-ийг үржих нь u-гийн 2-ны 7 хасах нь 3-ны 1-ийг үржих нь u-гийн 2-ны 3. За ингэж тавьсан байна уу хараадах. Бүр шууд ингэж тавьсан шүү дээ. Одоо энийг манай энэ одоо ерхий өртөө хаанаас гарах уу гэсэн чинь хоёрын энэ чинь энэгээр нь тавьсан юм шүү. Тэгэхээр энэ уртлынх нь 2-ны 1. Тэгээд энд 7 нөгөөх маань хэд гарлаа? 3. Тэгээд энэ зэргүүд маань энэ нь 7-г хуваах нь 2 гарсан. Нөгөөдлийнхэн зэрэг нь болохоор 2-ыг хуваах нь 3-ыг хуваах нь 2 гарсан. За энийг ингэж бүглэх юм байна. За тэгээ хамгийн сүлд нь орлуулсан байна. За тэнгуул одоо энэ чи u-гийн хооронд орлуулж манай u-гаар юу тавьсан гэж бүгдээрээ x квадратээр нэмэх нь 1-ийг орлуулсан ш. Энэ нь 2-ны 7 хасах нь 3-ны 1-ийг үржих нь x квадратээр нэмэх нь 1-ийн 2-ны 3 нэмэх нь c. За тэгээ хамгийн сүлд бүгдээрээ сэний хариугаа энэ өсгүүдний хэвээр байх шүү те. Зөвхөн u-гаал энэгээр солилцсон байна. Тэгэхээр энэ доорогоо нөгөө бүгдээрээ хураагаад гарсан тоо маань энэ 7 энэ 3. Тэгтээ энэ хоёр үсэг маань хэвээр гэж юм дөө те. За ингээд орлуулахаар бодчихъя. За 74. Энэ морийн цэг дээрх налуу нь энэгнэ. За тэгэхээр бөгөөд морийн энэ цэгийг дайрдаг бол морийн төслийг олъё. За налуурч налалтан л гэжсэн баг те. Үүнийг олохын тулд дифференциал хувьсгч ялгая гэнэ. За тэгэхээр d гэргийг хуваах нь dx нь надаа ингэж өгсөн гинэ. 1-ийг хуваах нь кубсэр x дээр нэмэх 1. За нэг хувьсгч ялгаж бодъё гэдэг нь бүгд яах гэж чинь y-гүүдээ нэг талд нь x-үүдээ нэг талд гаргах чи. Тэгэхээр d гэргийн дүлдээгээд dx иш үржүүлж. Тэгэхээр 1-ийг хуваах нь куб дээр x дээр нэмэх 1-ийг үржих нь dx. За тэгэхээр нэг ингэж тавьчих. За тэгээ одоо эндээс y-г олох юм чи хоёр талаас нь интеграл авчиж байгаа тийм. Тэгэхээр урбал интеграл d гэрэг интеграл 1-ийг хуваах нь куб дээр x дээр нэмэх нь 1 dx. За тэгэхээр энэ маань 1-ээс интеграл авч байгаа чинь y хөлж шүү дээ. За энийг цааш явна гэсэн. За тэгэхээр эндээс x дээр нэмэх нь 1-ийн 3-ны 1 зэрэг. За хуваар дээр очиж бүгдээ хасах 3-ны 1 гэж авна гэсэн. Тэгэхээр эндээс энэ маань 3 гэсэн. За одоо эндээс интеграл авахаар бүгдээрээ за энд яасан бэ гэхээр ингэсэн байна. X дээр нэмэх нь 1-ийн хасах 3-ны 1 гээд энэ dx ингээд өгсөн байгаа. Энэ маань юу гэсэн үг хэрэг d гэдэг яг энийгээ дифференциалын авч болно. Өөрөвл эндээс уламжлахаар чинь 1-ийг хүчин dx гээд манай dx-тэй адилхан.
За тэгэхээр үргэлбэл энэ маань юу болох вэ гэсэн чинь одоо энд нэг жохон жижиг орлуулах хичүүл ингэж харах гэсэн шүү дээ. Энийг А гэд үзчихвэл А-гийн 3-1 D А гэж авч байгаа гэсэн. Тэгээд эндээс интегралахаар зэрэгэндээ нэгийг нэмээд тэрэндээ хуваах гэж. Тэгэхээр одоо энэний хооронд бүгдээ А-гийнхаа оронд x-тэй нэмэх нэгийг авч байгаа шүү дээ. X-тэй нэмэх нэгийн 3-2 хуваах нь 3-2. Тэгэхээр нэгээ 3-аа дээр нь 2-оо доод тавьчих. Тэгэхээр x-тэй нэмэх нэгийн 3-2 гэсэн. За тэгээд нэг интеграл авч байгаа чинь бүгд нэг нэмэхэн тогтмол c-гээ тавьж байгаа шүү дээ. Боломжтой алга болцсон байж магадгүй. За одоо нөхөх юм харъя бүгдээ. Тэгэхээр энэ чинь энэ маань болохоор одоо хасах 3-1 байгаа. Тэгэхээр энэ маань нэг өөр орчих юм шүү дээ. Тэгэхээр зэрэгэндээ нэмэхээр 3-2 гэсэн чинь 3-2 энэ чинь байран солиод шүү дээ. Нэрээ хувааснаар тавьчих. Тэгэхээр энэ 2-3 энэ маань 3-2 гэсэн үг шүү. За тэгээд эндээс манай энэ цэг 7 цэгийг дайрдаг гэдэг чинь юу гэсэн үг хэрэг энэ x нь 7 y нь 7 байхаар энэ цэгийг дайрдаг гэдэг маань одоо эндээ орлоо шүү дээ. Манайх чи энэ чинь y тэнцүү 2-3-ыг үржих нь x-тэй нэмэх нэгийн 3-2 болсон байгаа гэсэн үг шүү дээ. За одоо y-ийнхаа 7 x-ийнхаа оронд 7 тавьчих. Тэгэхээр 8-ийн 3-2 дээр нэмэх нь c гээд манай c болтчихно. За тэгэхээр чинь 7 тэнцүү 2-3-ыг үржих нь 8 ч нь өөрөө 2-ын куб байхгүй. Тэгэхээр энийг би 2-ын кубыг 3-ны 2 зэрэг төвшүүлж байгаа л гэсэн. Тэгэхээр эндээс 7 тэнцүү 2-3-ыг үржих нь энэ нэр устдаад 2-ын квадрат 4 гэсэн. За эндээс 7 тэнцүү энэ нэр устгаар 2 гээд 6 болоод манай c-г олсон чинь 1 гарч. За тэгэхээр манай нөгөө y маань юу болчих вэ гэсэн чинь 2-3-ыг үржих нь x-тэй нэмэх нэгийн 3-2 зэрэг c маань 1 биш. За ийм хэрэг гарах юм байна. За одоо бүгд энэ чи 7-г орлуулаад тэгэхээр нөгөө эндээ орлуулж байгаа шүү. Энэ өмнөх нөгөө c дэндээ хэвээр явчихна. За тэгэхээр манай энэ уртлынх чинь c-ийн уртлынхны дарлаа 6 гарсан. Энийгээ 6 гээд тэгээд энэ нь 7. Тэгэхээр эндээс манай c маань 1 болоод морийн тэгштэл маань хэний цул тоо 1. Энэ маань нөгөө 2-3, энэ маань 3-2 байх гэсэн үг шүү. За дараа нь 75. За голын хөвөөний газрын өндөр энэ тэгээ 0-оос 2-ын хооронд өгсөн. Тэгвэл энэ засарт голын хөвөө болон голын газрын түвшний хоорондох газрын талбайг тодорхой интеграл ашиглан болон ойролцоогоор 4 хуваалт хийж тэгшинцүүд болгон хуваах аргаар олж харьцуулъя гинэ. За тэгэхээр 4-1 квадрат ба энэ за нөгөөх нь болохоор y тэнцүү 0 гэсэн үг. Шалгандар хүлээсэн төрсөн талбайг олох бодлого юм аа гэдэг нь ерөөсөө л манайх ингэж хэлсэн шүү дээ. 4-1 квадрат өндөрнийнд тэгээ x нь болохоор 0-оос 2 хүртэл тэгээд өндөр нь ингэж өгсөн баг шүү дээ. Тэгээд газрын түвшин гэхээр нөгөө нэг y тэнцүү тэгэлж байхгүй. За энэ талбайг болно гинэ. За одоо тэгэхээр юу гэсэн үг гэхээр тэр нэг төрних шиг зүгээр нэг бодоод дараа нь 4 хуваалтаар хувааж харьцуулж байгаа юм байна. За тэгэхээр би зөвхөн энэ хэсгээ зурчиё. Та 0-оос 2 хүртэл гэсэн шүү дээ. Тэгэхээр 0-оос 2 хүртэл 2 жоохон том зурч. За манайх 4-1 квадрат маань болохоор 0 байхад 4 гэсэн зэгт оройтой. Тэгээд доош харсан парабол байхгүй юу? За тэгээд тэнхлэг өгөх цэгээ олохоор би y-ийн он тэгээд тохоор 4-1 квадратыг чинь x тэнцүү нэмэх 2 цэгийг дарах юм байна. Тэгэхээр энд нөгөө талын нас 2 энд нэмэх 2-ыг дарсан манай парабол маа нэг ийм хэлбэртэй байна. За тэгсэн чинь бүгдээрээ 0-оос 2 хүртэл тэгээд энэ өндөрний нь тэгээд газрын гадарганы нь тэгэхээр бүгдээр яах чаа гэсэн чинь ер нь үндсэндээ энэ төрлийн талбай болгож байгаа гэсэн. За нэг 4 тэнцэс хувааж олоод бас зүгээр нөгөө бодлогоор нэг бодож олсон байна. Тэгээд харьцуулсан байна. За эхлээд бүгдээр талбайгаа олъё. Тэгэхээр талбайгаа олохоор яах юм гэсэн чинь 0-оос 2 хүртэл дээр орж байгаа функц манай энэ парабол доор орчин болохоор 0 тэнхлэг эргэнсэн. За энэ интегралыг бодоод талбайгаа нэг яс гаргачих тий. Тэгэхээр 4-өөс интеграл болохоор 4x x квадратаас интегралахаар x кубыг бахан 3. Тэгээд 0-оос 2 хүртэл. За 2-ыг орлууллаа. Хасах нь 2-ын куб 8.
Тэгээд 0-ыг болоход тэр бүхэн 0 гарч. Тэгэхээр 8-аас хасах нь 3-8 буюу манай талбай нь 24-өөс 8-ыг хасахаар 3-16 гарч байгаа юм шүү. За тэгэхээр одоо би энд яасан гэсэн чинь энэ интегралыг бодохоор x кубик хуваах нь энэ маань 3 болсон тий. Тэгээд энэний саний талбай шийдвэрлээ 3-16. Тэгэхээр энэ 3 энэ c 6 юм шүү. За одоо ойролцоогоор бодъё гинэ. За одоо энийг бүгдээрээ 4 хуваана гэсэн. 4 хуваана буюу манайхаар нөгөө өндөр зарим үед dx гэдэг тий. Одоо сая өндөрч. За энийг 0-оос 2 эсрэг 4 хуваана гинэ. Тэгэхээр бүгдээрээ яаж болох гэж 2-оос 0-ыг хасаал 4 хуваачаар нэг засвар нь 2-1 байхаар байх юм шүү. За ингээд 4 цэрт хуваацсан. Энэ 2-1, энэ 1, энэ чинь 2-3 гэсэн үг шүү дээ. За ингээд бүгдээрээ 4 засварт хуваачлаа. За тэгэхээр энэ хамгийн ааш нь болохоор 4-ний юу лээ? 2-1 болсон. 2-1 зайд гаргаж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр 0, 2-1, 1 энэ 4-ний 3 гэсэн үг. За одоо трапезийн дүрмээ ашиглаад нөгөөдгөө ааш гэдэг нь одоо манай энэ 2-1 шүү дээ. Энэ эхэлж байгаа. За тэгээд төрнийхаар олж байна. За тэгэхээр байна шүү дээ. Одоо би трапезийн дүрмээр болохоор энд байна шүү дээ. Бүгдээ энийг ингээд шулуун шумаар ингээд холбож байгаа шүү дээ. Ингээд. За ингээд хоёр цэгийн шулуун шумаар холбоод трапез болж. Тэгэхээр энийг жижигхэн хэсгүүд нь бол тотно шүү дээ тий. За тэгэхээр энийг ер нь бол интеграл маань юу гэж вэ гэсэн энэ хуваалт хэсгээ маш жижигхэн болгоод олон трапезуудыг нэмэхээр бараг нөгөө зөрүү гарахгүйгээр манай энэ төрсөн талбай гардаг байна шүү дээ интеграл нь. За бүгдээ болохоор бүдүүн тоймоор маш том ингээд 2-1 ч юм уу хуваацсан байна. За одоо тэгээд нөгөө талбай олохдоо бүгдээ яадаг гэлээ. Энийг S1, энийг S2, энийг S3, энийг S4. Тэгэхээр энэ дөрвийн талбай нийлбэр нь миний саяны олсон талбай нийлбэртэй ямар зөрүүтэй вэ? Тэгээ алтайг нь болох гэдэг юм ба шүү дээ. За эхний трапез гэхээр эхлээ би яах вэ гэсэн чинь 0 зэрэг утга 2-1 зэрэг утга гэдэг нь эхлээд нэр утгууд олъё. Одоо би чи нөгөө ямар утга олох гэдэг гэсэн чинь 0 зэрэг утгыг олно, 2-1 зэрэг утгыг олно, 1 дээрх утгыг олно, 2-3 дээрх утгыг олно, бас 2 дээрх утгыг олно. За нөгөө ямар функц гэж y тэнцүү 4-өөс нь x квадрат. Өөрөлдвөл энийг орлуулж байгаа нь яаж гэсэн чинь 2-1 орлуулахаар энэ зэрэг болж байгаа хгүй. За тэгэхээр нөгөө трапезийн дээд цур доод цур хоёроо нэмээд 2 таагаад өндөрөвчлөж байгаа. Тэгэхээр энийг трапез үүсгэх нэг жижигхэн зөрүүнүүд үлдэж байгаа шүү тий. За одоо бүгдийг эхлээд орлуулад утгуудаа гаргаад авчи. За 0-ийг тохиолч нь 4, 2-1 тохиолч нь 4-өөс нь 4-ний 1 буюу 4-ний 15, 1-ийг тохиолч нь 3, 2-ны 3-ыг тохиолч нь 4-өөс хасах нь квадрат гэхэд 4-ний эсвэлж штэ. Тэгэхээр ишээ 4 өрөхөөр 16-аас 9-ийг хасгаач нь 7. За 2-ыг тавьчихаар чи энэ маань тэг болчихно. За тэгэхээр манай нөгөө трапезийн үзүүрийн зүгт олцоо. Одоо тэгсч бүгд нэг талбайгаа олохдоо яагаад байгаа лээ гэсэн чинь эхний талбай бол y 0 дээрх утга дээр y-ийн 2-ны дээрх утгыг нэмээд 2 таагаад манай өндөр гэдэг нь нөгөө одоо энэ цаглаад байгаа шүү дээ. Манайхаар бол энэ ааш буюу 2-ны 1. За би аашаа тавьчих. За дараагийнх нь болохоор яасан гэсэн чинь 2-ны 1 дээрх утга олоод 2-ны 1 дээрх утга болохоор доод цур тэгээд 1 дээрх утга болохоор дээд цур. За би нэг илүү хаалт хийх. Нэмэх нь 1 дээрх утга олоод 2 таагаад өндөрөвчж байгаа. Дараа нь яасан гэсэн чинь 1 дээрх утга дээрээ 2-ны 3 дээрх утга олоод 2 таагаад аашрууллаад сүүлийнх нь болохоор 2-ны 3 дээрх утга дээрээ 2 дээрх утга нэмээд 2 таагаад аашрууллаа. За тэгэхээр энийг бүгд юу гэж тавьдаг вэ гэсэн чинь 2-ны аашиг хаалтнаас гараад энэ чинь ойролцоогоор бодож байгаа ш мандалтай. Тэгээд манай 0 дээрх утга нь болохоор 1 шиг. Тэгээ 2-ны 1 чи 2 удаа. Өөрөлдвөл 2-ны 1 дээрх утга нь 2 удаа, дараа нь 1 дээрх утга нь 2 удаа, дараа нь 2-ны 3 дээрх утга нь 2 удаа. Тэгээд хамгийн сүүлд 2 дээрх утга нь 1 удаа. За ингэж тавиад байгаа гэсэн үг тийм. Өөрөөр хэлбэл манай энэ маань нөгөө x0 дээр x1 энд юу тавьсан байна да тий. Энэ маань 2 шиг, энэ маань 2 шиг багсан шүү дээ. Томьёогоо буруутсан байна да. За тэгээд талбайгаа олно гэж. За энэ аашиг хуваах нь аашиг үрчгэн гэд. За цааны томьёоны жоохон дутагдaltaй харагдаад байгаа чинь. За одоо тэгэхээр орлуулчих бүгдээрээ. За одоо манай
Аашаа бүгдээр за дараа нь тавьчих. Эхлээд хойлохоо утгыг тавина. За 0 дээр утгач хэд гарлаа? 4 гарсан шүү дээ. Нэмэх нь 2-ыг 30 нь 2-ны дээр утгач нь 4-ний 15, 1 дээр утгач нь 3 гарсан, 2-ны 3 дээр утгач нь 4-ний 7 гарсан, 2 дээр утгах маань 0 гарсан. Манай ааш ч нэг 2-ны 1 байгаа тий. За одоо бүгдээр нь аашийнханд 2-ны 1 тавилаа, хуваах нь 2. Тэгэхээр 4 дээр нэмэх нь за нэрийг хураагаад 2-ны 15, нэмэх нь 6, нэмхний 1 өсгөөд 2-ны 7. За тэгээ эхнийх нь 4-ний 1 болоод энийгээ нэмээд 10 болох чи 2-ны 15 дээр 2-ны 7-оор нэмэхээр 2-ны 22 гэхээр 2 цагаад 11 болчих юм шиг. Тэгэхээр 21-ийг хуваах нь 4 гарч шүү дээ маань талбайд. Ойролцоогоор бодохоор тий 4-ний 21. За 4-ний 21 гэдэг чи юу вэ гэсэн чинь 5 бүхэл 4-ний 1 гарч байгаа юм шүү дээ. За тэгэхээр тэр яргуу тавьсан байна уу? За энэ нь болохоор саяных манайх 4-ний 21 гарчлаа шүү тий. За зүгээр бүгдээ яг бодоод гарахаар интегралаар 3-ны 16 гарсан шүү дээ. 3-ны 16. Тэгэхээр манай яг бодоход талбай маань 3-ны 16. За сая бүгдээ ингээд ойролцоогоор бодохоор 4-ний 20 гарч байна тий. За тэгэхээр энэ хоёрын нөгөө алдаа нь хэд вэ гэдэг нь бол зөрүү нь хэд вэ? За тэгэхээр би 3-ны 16 гэдэг энэ яс гарсан. Сая бүгдээ бодсон 4-ний 20 гарч байна. За тэгэхээр эндээс би 4-өөр ийшээ 3-аар өглөө. Тэгэхээр 12-ны 64-өөс хань 63. За энэ чинь 3 4 бис тэгэхээр чинь 64 асхан 63. Тэгэхээр зөрүү нь 12-ны 1 гарч шүү дээ. За зөрүү нь 12-ны 1 гарч энэ энэ одоо хасахтаа гаргацсан байх юм тий. Манайх энэ бол 3-ны 16 зөв. Тэгээд нөгөөх нь 4-ний 21 зөв. Тэгэхээр ийшээ 3-оор 63 гэхээр зөрүү нь бол 12-ны 1. 12-ны 1-ээр л ингээд алдаад гарсан байна гэсэн үг байна. За дараагийнх нь чин зөв бодсон мэт. Энэ нэрийн нөхөр чинь 22-ыг 2 дахаар 11. Тэгэхээр 10 дээр нэмэх нь 11 гэж чинь 21. За зөрүүн зөв байна зөв байна. За 76. За бидэрт нэг ийм функцчлэр өгсөн моринууд ийм цэгүүдээр огтлцсон гэнэ. За тэгэхээр бид нар огтлын цэгээ олохын тулд эхлээд энэ хэрэгөө тэнцвүүлээд тэгэхээр язгуудар x нь x-тэй тэнцүү гэсэн үг. За манай x язгуудар гомч тгийсэх байх хэвээр. Тэгэхээр би одоо энийг хоёр талыг нь шууд квадратчилж хоёлаа иргэмчин. Тэгэхээр x тэнцүү x-ийн квадрат чинь. За 0 тэнцүү x-ийг хоошоо гаргачих. Тэгэхээр эндээс x-ийг халтнаас харахаар юм болж байна. Тэгэхээр энэ тус бүрийн тэнцвэр x зүүн 0 ба x зүүн 1 гарч байна. Тэгэхээр за 0 ба 1. Гэхдээ энд бас аюултай те би 1 ба 0 гэх юм лөө. За яг багын урд нь тавьсан байх л та нэг аагаас b гэсэн юм чинь. Тэр яг ийм үйл өмдөх тохиолдолд аа нь b-ээс их шүү гэж нэмэлт нөхцөл өгдөг. За 0 ба 1 цэг өдөр огтлсноо. Тэгээд энэ хоёрын хооронд гашигдсан дүрсийг O гэсэн хэлхийн дагуу тойрон эргүүлэхэд үүсэх биеийн эзлэхүүнийг олно гинэ. За тэгэхээр одоо бүгдээрээ энд харъя л да. За яг бодтоор зурж харъя те. За энд x энд хэрэг. За тэгэхээр эвэр тэнцүү x маань болохоор юм шиг болов. Яг 1 байхад 1, 2 байхад 2 авдаг юм шиг болов. За язгуудар x маань болохоор яг 0 ахтанд 0-ыг авнаа. Харин 4 байхад 4-өөс 6 2 гарч штэ. За нэгэнд тэгэхээр манай яг 1 байхад бол 1-ийг тэгэхээр нэг ийм төрс. За тэгээ нэр огтлсон 0-оос 1 гэхээр надад нэг бүдэг гэхээр энийг жижигхэн орчоод за энийг x тэнхлэгийг тойруулж эргүүлнэ гинэ. За ингээ x тэнхлэгийг тойруулаад эргүүлэхээр юу өсөх вэ гэхээр штэ. Тэгэхээр энэ юу гарах вэ чи бүгдээрээ эхлээд энийг тойруулаад эргүүлэхээр нэг юм юу шиг төрсөн дайх шиг төрс. Тэндээсээ бидний дотор байгаа конусынхаа эзлэхүнийг хасч өгч яг эзлэхүн гарна штэ. Тэгэхээр бүгдээрээ энд юу гэж ярилцсан бэ гэхээр энэ чигээр тэнцүү x, энэ чигээр тэнцүү язгуудар гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ эзлэхүнийг олохын тулд эхлээд би p-г үрчих юм. Хилэн 0-оос 1 хүртэл. Тэгэхээр язгуудар x-ийг тойруулж эргүүлж байгаа нэг битүү төрсүүлсэн тий. Тэгэхээр язгуудар x энэ функцийн квадрат эндээс ингээ интеграл авчаар ингээд дундаа нэг хоосон цай үлдээд байна. Тэр хоосон цай нь юу юм гэсэн чинь p хүч нөгөө y тэнцүү x-ийг тойруулж эргүүлсэн буюу нэг конусод тэр конус хэсгүнийг хасаж өгнө.
Тэгэхээр x-ийг тойруулж иргэсэн учраас тэрийг квадратэршүүлээ энэ интегралыг бодно гэсэн үг. За тэгэхээр хоёул ижлэх учраас сая ингээд утсан багш. P-г үржих нь 0-оос 1 хүртэлгээд нэг интегралын дараа болчих тий. Язууд x-ийн квадратаас x-ийн квадратыг хасаад энэ интегралыг бодчихно гэсэн үг. За тэгвэл одоо бүгдээ энэ дээр нөхөх юм байна. Тэгэхээр энд 0-оос 1 хүртэл язууд x-ийн квадрат 1 квадрат гэсэн үг. За тэгэхээр одоо энэ интегралаа бодох юм шүү. Тэгэхээр p-г үржих нь 0-оос 1 хүртэл язууд x-ийн квадрат маань x хасах нь x-ийн квадрат x. Тэгэхээр p-г үржих нь x-с интегралахаар x квадратыг байх нь 2, хасах нь x квадрат x кубыг байх нь 2, хил нь 0-оос 1 хүртэл. За эхлээд дээд хил нэгээ орлууллаа. За энэ x кубыг байх нь 3 шүү. 3. Хасах нь 0-ыг орлуулахаар бүгдээр 0 болчихно. Тэгэхээр энд 3, энд 2-ыг хөөр манай тал байна. Эзлэх нь 6-ны 1 үржих p юм биш. За тэгэхээр нөхөх юм маань юу болж таарсан бэ гэсэн чинь эн чинь x квадратыг байх нь 2, нөгөөх нь x кубыг байх нь 3, хил нь бол 0-оос 1 хүртэл байгаа. Тэгэхээр манай энэ g нь 6 болсон байна. За 77. За энэ өргөтгсөн интеграл байна. Өөрөөр хэлбэл энэ интегралыг нэгээс нэмэх хязгааргүй бодно гэж. За тэгэхээр өөрөөр хэлбэл нэгээс нэмэх хязгааргүйд нэгдээ нэмэх нь x-ийг байх нь x куб энэ функцээр хязгаарлагдсан төрсийн талбайг болж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр энэ маань яах вэ гэсэн чинь x куб шүү. Энэ маань болохоор функцийн одоо төсөөлөл ингэнэ гэсэн юм байна шүү дээ. За нэгээс авахлаад нэг дээр хэдийг авч чинь нэг гарч чинь. Тэгэхэд нэгээс их тоог ингээд цаашаа хязгааргүй тоо тавиал өгсөн манай утхан багсаалын хязгааргүй ойртол байна. Маш ойрхон болоо тий. Тэгэхээр би энэ төрсийн талбай болгож байгаа гэсэн үг шүү зэ. За одоо энийг цаашаа яасан байна гэсэн чинь нэгээс хязгааргүй хүртэл гişүнчлэн батсан байна. Нэгийг байх нь x-ийн куб, нэмэх нь x-ийг байх нь x-ийн куб. За тэгээд цаашаа үргэлжлүүлээд нэгээс хязгааргүй хүртэл нэгийг байх нь x-ийн куб, энэ хоёрыг хураахаар нэгийг байх нь x-ийн квадрат. За тэгээд тусбараас нь интеграл авчижээ. Тэгэхээр энэ хоёр маань 1 гэсэн үг. За тэгээд нэгээ тус бүрд нь интеграл аваад за тэгээд энэ ч тайлбарлсан байна тий. За одоо уул нэг мэс хийчмээрэн за одоо заавархан дагуул явъя та тий. Одоо дуссан бодчих. Нэгээс хязгааргүй хүртэл бүгд нэгийг байх нь x кубийнхаа интегралыг бодё гэж. Тэгэхээр эндээс юу гэсэн үг вэ гэхээр интеграл x-ийн хасах зөрөнд зэрэгтээс тэгээд x нь нэгээс хязгаар хүртэл болж байгаа. За энд тэгсэн чинь үхээр энэ лимит хязгаар яасан байх нь өөрөвл лимит t-н хязгааргүй төмж гээд өөрөөр хэлбэл энэ хязгааргүй тэгэр болчихж. Тэгээд x-ийн хасах 3 эндээс интеграл авах гэж. За тэгэхээр эндээс би яасан бэ гэсэн чинь интеграл авахаар x-ийн зэрэгэндээ нэг нэмээд тэрэндээ хуваах гэж. Тэгээ хил нь нэгээс t хүртэл гэсэн үг шүү дээ. За тэгэхээр эндээс юу болох гэсэн чинь энэ маань хасах нэгийг хуваах нь 2x квадрат юм болчихно. Тэгээ хил нь нэгээс t хүртэл. За одоо эхлээд дээд хил t-г орлуулнаа. 2t квадрат дараа нь доод хил юу хасах нь гэдэг хасах шүү. 2-ыг 31 орлуулна. Тэгэхээр энэ маань юу гэсэн чинь хасах нэгийг байх нь 2t квадрат нэмэх нь 2-ны 1. За тэгвэл эндээс яасан манай t маань хязгааргүй их тоо руу тэмүүлж очиж нэгийг бүгдээр хязгааргүй тоод хуваана гэхээр энэ маань тэг рүү ортно гэсэн. Эхнийх нь бол ерөөсөө тэг рүү ортчихно. Тэгэхээр тэгдээ нөх нь 2-ны 1 буюу манай харин 2-ны 1 эхнийх нь. За тэгэхээр эхний хэсгийг нөхөе л доо. Сая энэ маань хасах 3 чин зэрэндээ нэмээ тэрэндээ байгаа гэсэн энийг 2 гээ тавьчихна. Тэгээ энийг доошоо оруулаад 2 гээ тавьчих. За тэгээд бүгдээрээ орлуулсан чинь энэ 2-ны 1 гарсан тий. Тэгэхээр энэ маань 2-ны 1 болно гэсэн үг. За яг саяных шигээ 2 дугаар авс бодно гинэ. Тэгэхээр нэгээс хязгааргүйд нэгийг бах нь x квадрат dx интеграл бодно гэдэг нь би хилийн нэгээс t болгож өөрчлөөд тэгээ хамгийн гол нь энд манай t-н хязгаар хүрдэг болж байгаа. За энийг бодно гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг бүгдээрээ нэгээс t хүртэл интеграл бодоод тэгэхээр нэгийг бах нь x-ийн 2-д маань x-ийн хас 2 гэсэн үг. Тэгээд зэрэгэн дээрээ нэгийг нэмээд тэгээд тэрэндээ багтдаг. Тэгээ
хилэн нэгээс Т хүртэл. Тэгэхээр энэ маань хасах нэгийг бах нь x гэсэн үг шүү дээ. Нэгээс Т хүртэл. За эхлээд дээд хэл Т-г орлуулчих. Хасах нь доод хэл 1 орлуулчих. Тэгэхээр хасах нэгийг бах нь Т дээр нэмэх нь гэсэн үг. За тэгсэн чинь манай одоо энэ Т чи яаж байгаа гэсэн чинь хязгааргүй төмөлж ам чинь нэгийг бүгдээр хязгааргүй тоонд хуваагаар энэ тэрүүл ортод байна. Тэгэхээр манайх энэ яасан нэг рүү ортож байна буюу манай нөгөө интеграл маань нэгтэй тэнцвэсэг. За тэгэхээр одоо энэ юу болж таарсан бэ гэсэн чинь хас хоёр хэмжин зэрэндээ нэг нэмээд энэ нэг болчихно. За тэгэхээр манай энэ чинь нэг гарсан тий. Тэгэхээр Т-ний хязгааргүй руу төмөлж очиж нэг ихэнх тэнцэг рүү ортно. Тэгэхээр манай энэ хариу нь нэг болчихно. Тэгэхээр манай хариу чинь өмнөх хариу маань болохоор 2-1 гарсан, сүүлээр 1 гарсан. Тэгэхээр хариу нь 2-3 гээд ингээд өгчихлөө шүү дээ. За 78 болохоор бөмбөрцгийн радиусны тогтмол хурдаар ихсэж байгаа бол радиус хугацаанд хамаарсан дифференциал тэгштгэл зохиогно. Тэгэхээр өөрөлдвөл манай энэ радиусын өөрчлөлтийн хурдан тогтмол юм байна шүү дээ. Радиусаас хугацаанаас хамаарсан уламжлал авчи. Энэ болохоор өөрчлөлтийн хурдан тогтмол хурдаар ихсэж байгаа. Тэгэхээр тогтмол хурдыг k буцаж. Тэгэхээр хэрвээ энэ k нь болохоор тгийсгвэл радиус нэмэгдээд байгаа. Радиус нь одоо нэмэгдэж байгаа гэсэн үг шүү. Нэмэгдэн. Хэрвээ манай энэ k нь хасахтай байх юм бол радиус нь багасаад байгаа гэсэн үг. За тэгэхээр дифференциал тэгштгэл зохиохоор ингээд бичих гэнэ. За битийн хөрх хурд нь битийн температур ба орчны температурын ялгарт пропорционал харгалзах дифференциал тэгшлийг зохиогно. За энэ болохоор Ньютоны хөрх хурдын бодлого байна л да. За тэгэхээр өөрөлдвөл температурын өөрчлөлтийн хурд нь болохоор юутай тэнцвэнэ гэсэн чинь одоо битийн температур болон орчны температурын ялгарт шууд пропорционал гинэ. За би энийг яг хасах k гэдэг чи. Яг хасах k гэдэг авч байгаа гэхээр хурживэл энэ маань хасах температур нь ихсчихвэл энэ нэмэх болчихно. За тэгэхээр энэ хөрх хурд гэсэн учраас би энийг температур нь багасж байгаа шүү дээ ингээд авчих. Тэгэхээр энэ бол манай харгалзах дифференциал тэгштгэл байна. За 80 энэ дифференциал тэгшлийг бодгонэ. Тэгэхээр энэ хувьсгч ялгараар очив бүгд дээгэр тэнцүү x-ийн хүн 2-ын хүчин d-ийн хойш нь үржүүлээд тэгээ хоёр талаас нь интеграл авчих. Тэгэхээр нэгээс интеграл болохоор y болоод эндээс x квадратыг авах нь 2, 2-оос интеграл авах 2x тэгэхээр нэмэх нь c. Тэгэхээр шийдэл нь ийм байна.